Жидүү бол тэгэл авчраад наацсан гэсэн сэдв гэж үзэж байна уу та. Тэр ч бол жидүү дээр бол тэр нэвтрүүлэг дээр бол харин тийм баримт харагдчихсан шүү. 16 17 онд тэр чин Азийн говь гэж компани гарч ирээд 16 17 онуудад жижиг дунд үйлдвэрлэлийн хүчний сангаас зээл авсан баримтууд тэр бол баримт мөн. За. Тэгтээ та тэрийг бол би няцаана гэдэг юм. Яаж няцаах гэж байгаа юм бэ? За, Тесод Азийн говь гээд яг Тесогийн хөрөнгө оруулалтаач биш л дээ. Манай нэг ах тэнд хүмүүстэй нийлээд хөнгөн бетоны үйлдвэргээд үйлдвэр хийжсэн юм чи одоо Баянгол дүүргийн бас 2006-7 оны л явдал л да. Хөнгөн бетон гэдэг нэг дулаагийн бетон байдаг шүү дээ. За энийг хүмүүстэй манай нэг ах нийлж хийж хагаад энэ чи хэдэн онд үлээ шилжүүлсэн юм байна лээ. Нөгөө хамтрагчтай. За та нар ингээд энийг хий. Бид нар зүгээр хийсний чинь хөнгөн блок ч худалдаж аваад ажиллая. Ингээд тустай болчих гээд. Тэгсэн чинь энэ компани сая 17 онд жидүүгээс зээл авсан гинэ. Яг авсан байлээ. За авсан гин. За тэгсэн чинь тэрийг нь бид нар бас нэг ганц хоёр одоо энэний дээр ингээ харуул Чинбатын оргил гэдэг хүн энэ компани захирал юм байна. Бид нар мэдэхгүй л дээ. Одоо энэ бүртгэлийн сайтнаас л харсан юм. Чинбатын оргил гэдэг хүний компани захирал. Тэгсэн чинь одоо хэрвээ та нар хэвлэл мэдээллийн хүмүүс бас зах цухыг бас мэдэж магадгүй. Өнгөрсөн Эрдэнэтийн засгийн газар солигдоод хөрөлцгийн засгийн газар гарч ирэх хооронд энэ ардын намын нөхдүүдийн 65 хоорондоо зодтолдохдоо жидүүгийн хэрэгээр бие биенийхээ жидүүг удалцаад улсын их хурлын нэр бүхий нэг гишүүнийг чи Азийн говь гэдэг компанид зээл авч өгсөн гэж шалгуулж исэн бичлэгүүд нь байх ёстой. Тэрийг та нар тэр Google мөглөөр бас энэ хэвлэл үзэж байгаа тэр манай гүтгэгчтэй ч гэсэн бас энийг багцаа баримжаатай үзээрэй. Энийг тэр Google мөглөөр хараарай. Та нар Азийн говь жидүү гэд хайвал хинтээ холбогдох нь байна. Улсын их хурлын гишүүн нэр бүхий 2-3 хүн холбогддог юм байлээ. Бүр нарийн тодорхой хэлбэл яг жидүүгийн хэрэгээр 461 цаат тулгадаад гарсан Барс сүрэн билүү Бат сүрэн билүү нэг хүн байгаа. Тийм үү. Тэр юм байна. Тийм. За тэр хүн болохоор энэ Чинбатын оргилийн ах нэг илүү дүүн гэсэн. Энэ хүн тэр их хурлын гишүүдтэй холбогдож зээл авч өгсөн. Гэж нөхрийг ардын намынхан дотроо зодтолдохдоо тэр нөхрийг шоронд хийгээд одоо шоронд гарсан юм уу, яасан юм уу бүү мэд. Ямар ч байсан гэхдээ жидүүгийн хэрэгээр ганцхан хүн яг таслуулаад ингээд торигдсон байхгүй. Тэр нэг юм. Тэр Батсүрэн гэдэг хүн. Тэр Батсүрэн мөн үү биш байна уу? Миний мэдээд байгаа Батсүрэн мөн үү биш үү гэдэг. За баран болоод байна. Тэр чинь мөн байж магадгүй. Бид нар аж ахуйн нэгжийн нэрийг бол мэдэхгүй. Азийн чон гэж хэлээгүй. Гэхдээ жидүүгээр бол та яг 461 торигдсон гэвэл ганцхан хүн байна. Жидүү чинь одоо 2-3 өнцөг байгаад жидүү гэдэг чинь эрх баригч тусч байгаа өвчин тийм ээ. Тэгээ 17 онд эдгээр жидүү авахд Тесо ямар хамаа. Дахиад энэ 12 онд шилжсэн компани очоод ардын намынх нь үнэхээр л Тесо холбоотой байгаа бол ингээд чигтээд доогоодод бид нарыг гаргаад ирнэ дээ.